Одоо сонсоо суугаадсан сүулдэ чинь нэг нь намд орох, нэг нь намдаа авах ч шиг одоо юу ч яриад байгаа юм. Энд чинь зарлагын хяналтын дэд хорооны дүгнэлтэд хилцэж байгаа үстэй. Тэгээ тоглоом шоглоом болгоол ингээл байж их юм. Тэгэл юм ихээр та нар рил хийж гин эсэргүүцэж гин гэж ярьдаг болчих чинь учрал сайд. Тэгсний ачаар та өнөөдөр харин энэ намынхаа над олигорхуудын эсрэг над ардс намын хэдэн гишүүд чинь үнэхээр төвөгтэй байна, боорлоод байна, зөв чиглэлөө явахгүй бол болохгүй байна, шударгасыг тогтоохгүй бол болохгүй байна гэдэг тэр үг хэлэх хэрэгчлөө гэж бид нар энд таньж өгж байгаа шүү дээ. Учрал сайдаа. Та хэлж байгаа асуудлаа ярихгүй төөрж яриад инээдэм шоглоом тоглоом наадгаа болгоод их юм. Улсын ажил явж штэ. Монголын ард түмэн харж байгаа штэ. Энд 42 гишүүн сууж байгаа болохоор өнөөдөр та наанаа ерөнхий сайд хийгээд намынхаа олигорхуудын эсрэг үг дуурч чадж байгаа эрхий чинь ардс намын их хурлын гишүүд танд өгж байгаа шүү. Тэрийг аягүй сан бодоороо та. Тэгээд таныг эсэргүүцээд үг хэлсэн хүмүүсийг юу яах гэж байгаа юм та? Одоо удахгүй яах юм? Коммунист намынхаа тогтолцоогоор шорон давж чих юм. Эхнээсээ бид нар 2 3 унаа хийлгцэн байна. Авах гэж чадахгүй байна. Энэ төсвийн гүйцэтгэл ярьж байгаа чинь шал улс төрийн зорилготой сонин юм яриад баг намраас одоо миний хийх ёстой бүх юмыг дэмжээрэй бити эсэргүүцээр их гээд байгаа юм яах гээд. Хадгаа тэр сар болгоныхаа мэтгэлцэн дээр асуулгын цаг дээр л асуулцгаа ярилцъя л да. Одоо энэ төсвийн гүйцэтгэл ярьж байна. За аудитын дүгнэлттэй холбоотой хэдэн асуулт асуух гэсэн юм аа. За бүгдэндээ аудитын дүгнэлт авах Монгол Улсын 2025 он нэгдсэн төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитор тогтоосон төлбөрийн акт өгсөн албан шаардлагын жагсаалт гэдэг нэг жагсаалтууд нь гараад ирсэн байгаа. Засгийн газрын хэрэглэх газар дээр 7.9 тэрбум төгрөг, хүнсүдэ аж ахуйн сайд дээр 76 тэрбум төгрөг, хууль зүйн яамны сайд дээр за дүн алга, за сангийн сайд дээр 1 их найд 200 тэрбум төгрөг татвар төлөгчдийн татварыг төрүүлж авсан. За дараагийнхан сангийн сайд дээр 15 тэрбум төгрөг, Орхон аймгийн засаг дарга 9 тэрбум төгрөг, Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлийн яам дээр 927 сая төгрөг, Зам тээврийн яам дээр 267 сая төгрөг, сангийн яам дээр 3 тэрбум 900 гээд. За ингээд цаг багаагаар болохоор довчлчээ. Хот байгуулалт дээр 136 сая гээд. За явж байгаад энэ хүснэгтээ 19-20 дээр байгаа. Боловсролын яам. Энэний өмнөх 18 дээр бол албан шаардлага хүргүүлсэн байгаа. 19 дээр боловсролын яамн дээр 49.9 44.9 сая төгрөгийн төлбөрийн акт тогтоосон. Хууль зөрчсөн. Төсвийн тухай хуулийн 73. 20 эрүүл мэндийн яамны сайд 116.1 сая төгрөгийн төсөв хэтрүүлээ зарцуулсан. Илүү болгосон гэд дүгнэлт гаргацсан. Төсвийн тухай хуулийн 73 дээр төсвийн ерөнхийлөн захирагч тухайн жилийн төсвийн тухай хууль заасан зардлыг хэтрүүлсэн, ангилал зөрүүлсэн, зориулт тусаар ашигласан бол тухайн эрхэлж байгаа албан тушаалаас чөлөөлөх үндслэл болно гэж. Тэгээ одоо чөлөөлөх гэхээр 2 сайд нь байхгүй, хариуцлага тооцох нь байхгүй. Кабинетийн зарчмаар явна гэвэл Нэмосрын учрал сайд 2025 онд Монгол Улсын засгийн газар Монгол Улсын сайд засгийн газрын хэрэглэх газрын дарга байсан 24-өөс 25 онд. 25 онд Монгол Улсын засгийн газрын гишүүн Монгол Улсын тэргүүн шадар сайд бөгөөд эдийн засгийн хөгжлийн яамны сайд байсан. За ингээд тантай хамаарат байгаа. Одоо яах вэ? Шудраг өсийг хийн сахиулах уу? Хууль зүйн яамны сайд энэ сууж байна. Хууль зүйн яамны сайд асан их хоёр сайд энэ сууж байна. Хэн дээр хариуцлага тооцож энэ хуулийг хэн дээр хэрэгжүүлэх вэ? Ер нь цаашдаа яах вэ? Одоо ингээд сайд дарга нар байж байгаад хууль зөрчиж баах юм хийж байгаа сайдаасаа буугаад гишүүн болоод энэ сууж байгаа гишүүдээ яах вэ бид нар? За төсвийн гүйцэтгэлтэй холбоотойгоор үндэсний аудитын дүгнэлтэнд үндэслэж холбогдох одоо албан шаалтнуудад хариуцлага тооцох шинэ заалт орсон байлээ. За хариуцлага тооцох гэдэг дотор бол тэр хуулийн заалт орохдоо нэг зүйлийг ялгаагүй зохицуулсан сонгогддог албан тушаал, томилогддог албан тушаал. Одоо бидний ярьдгаар бол төрийн жинхэнэ албан хаагч, төрийн тусгай албаагч, төрийн улсын албан тушаалтан гэсэн энэ нөгөө 3 албан тушаалын онцлог дээр сайн ялгалт зохицуултыг нь бол хийгээгүй юм байлээ. За энэ гүйцэтгэлийн дүгнэлтээс харахад болвол сонгогддог албан тушаал буюу улс төрийн албан тушаалтныг ажлаас халах гэдэг ойлголт байдаг байхгүй. Одоо улсын их хурлын гишүүнийг ажлаас халах гэж ойлголт байдаг. Эгүүлэн татах уу, одоо огцруулах уу гэдэг хариуцлага байдаг. Төрийн жинхэнэ албаагч дээр юу байна вэ гэхээр ажлаас халах, төрийн албанд эргэж орж ирэхгүйгээр халах гэсэн ийм сахилгын арга хэмжээ байдаг. Тийм учраас нөгөө энийн
ялахгүйгээр зүгээр хариуцлага тооцно гэдэг ийм ерөнхий заатсан байлээ. За энэ бол бид нар өнөөдөр 2025 оны төсвийн гүйцэтгэлийг хэлцэж байгаа. Энэ 25 оны талд нь бол ардсан нам хамтарсан бас байгаа. Энэ 25 оны гүйцэтгэлээр үндсэндээ одоо оюутны засгийн газар чинь 6 сар тогтворсон байгаа. Тухайн одоо тэр 6 жилийн хариуцлагатай хамт бол ардсан нам одоо ял зам бас юм а үүрэх ёстой болно. За ингээ огцорцсон байгаа. Тэр улс төрийн одоо хариуцлага гэж яриад байна шүү дээ бид тэр. Засгийн газар нь бол хариуцлага өрөөд огцорцсон байгаа даа. Төрийн жинхэнэ албан хаагчтай холбоотой асуудлуудыг бол үндэсний аудитын байгууллага, хууль хяналтын байгууллагад тэр зөрчил дутагдал гаргасан албан тушаалтнуудыг бүгдийг нь шилжүүлсэн. За энэ шилжүүлсэн зөрчил дутагдлуудын асуудлыг бол засгийн газрын хэрэг эрхлэх газар дээр тэр хууль хяналтын байгууллага шилжүүлсэн асуудлуудын үр дүн гүйцэтгэл юмнуудыг бол танилцаж нэгтгэж байгаа асуудал бий. Аудитын байгууллага шилжүүлэхдээ энэ нь бол аудит юу гэдэг юм бэ лээ шүү дээ. Албан шаардлага, акт ингээд зөрчлөөр нь бол юм ялгамжтайгаар тэгээ яг энэ нь бол илүү гэмт хэргийн шинжтэй байна гэдэг үдсэн асуудлуудаа бол үндэсний аудитын байгууллага бол шууд хууль хяналтын байгууллага руу ингэж шилжүүлж хариуцлага тооцдог ийм асуудал эрх зүйн орчин үйлчилж байгаа. За хэрэг эрхлэх газрын даргын үгийг бас аудитын төсвийн доктортой хөдөлгөөн сонсож байгаа бох. Ер нь цаашдаа бид нар аудитын төгөлд зөвлөмжөө нэлээд чангаруулах ёстой. Гүйцэтгэх засаглалыг шахах ёстой. Та хэд бол улсын хурлын нүд чих. Тэр түрүү хэллээ шүү. Яг энэ шаардлагуудаа тухай бүртэн нэхэд за болохгүй бол тэр хуулийн дагуу төрөний үндэслэлүүдийн дурдаад явуулах ёстой. За миний хэлсэн энэ асууж байгаа асуулт бол төсвийн тухай хуулийн 73 их 2 сайдаа. Төсвийн ерөнхийлөгчийн ерөнхийлөн захирагч гэж байна. Тэр төсвийн ерөнхийлөн захирагч гэж юм бэ? Ерөнхий сайд, салбарын сайд нар. Тэр энийг би асуугаад байгаа байхгүй. Энэ дээр би нэг асуултанд гүйцээгээд хариулт авчий. Одоо яах вэ? Манай ерөнхий сайд маань урд нь ингээд бүх засагт нь байсан байна. Одоо төсвийн ерөнхийлөн захирагч. Гэхдээ харин хэлээд байна л да. Төсвийн ерөнхийлөн захирагч гэдэг чинь их хурлын гишүүн бөгөөд засгийн газрын гишүүдийг хэлээд байгаа байхгүй юу? Одоо энэ ганц төмөр сайдаас эхлээд энэ одоо алтан гэрэл хин юм энэ чи талд нь энэ хүмүүс чи хариуцлах үйлдэл огцорчод байгаа байхгүй юу? Улс төрийн хариуцлагыг би яриад байна шүү дээ. Улс төрийн хариуцлагыг яриад байна. Улс төрийн албан шаалтнууд нь хариуцлагаа өрөөд тэр засгийн газар нь огцорцсон. Бид нэр тэр засгийн газрын төсвийн гүйцэтгэлийн тайлан сонсоод байгаа шүү дээ одоо. Хоёр засгийн газрын төсвийн гүйцэтгэлийн тайлан сонсоод байгаа байхгүй юу? Оюун эрдэнэ Зандан шитрэг гэсэн хоёр засгийн газрын төсвийн гүйцэтгэлийн тайлан сонсоод байгаа шүү дээ. Одоо энэ тэгээ одоо энэ алдаа дутагдлыг хамгийн гол нь дахиж гаргахгүй байх нь одоо ганц төмөр даргаыг энд оруулж ирээд зодъё гэдэг байгаа юм уу? Нийлж байгаа зодъё гэдэг байгаа юм уу? Нэг юм яриад шүү таач. Хэнийг зодох нь энэ танхимд ярьдаг асуудал бас биш л дээ. Бид нар зарчим л ярьж байгаа. Хууль ярьж байгаа. Ардсан намын дарга байна уу, ардын намын дарга байна уу хамаагүй. Ням осрын учрал ерөнхий сайдыг кабинета бүрдүүлж яхад нь л мордхын хязгаа хийсэн шин. Олон залуучууд итгэжсэн. Илүү өөр томилт байгаасаа, өөр өнгө байгаасаа, өөр үзэл санаа байгаасаа, өөр энэ хуулийн шинжилэлүүд реформуудыг хийж хүмүүс оруулж ирээсэй гэсэн. Та юу гэлээ? Намаа удаж ийн гэсэн шин. Энд бол ардсан намынхан эрх ашигын юм бэ? Улсаа уддаг. Нэгт, хоёрт намаа, бүлгийн эрх ашиг, гуравт хувь хүнээ удаж байгаа. Тэгэхээр та тийм шийдвэр гаргацсан болохоор энэ залуу гишүүд чинь танд итгэл алдаад байгаа байхгүй юу? Тэр энийг одоо залруулахтаа гэсэн та энэ ардсан намын үг хэлж байгаа гишүүдэд дэмжих хэрэгтэй. Тэгжээс та намынхаа олигархуудад дэмжсэн. Тэгжээ тэд нар чинь таны үгийг сонсон шүү. Тэгээ очроод гишүүнээ би одоо яг энэ олон жил яригдсан дуустгүй яриануудыг дуусгаж байгаа. Одоо наад төрийн өмчийн компани хууль, энэ татварын реформ, тэтгэврийн реформ, бизнес эрхчлөө, эдийн засгийн эрхчлөө, хөрөнгө оруулалт, зөвшөөрөл, уур амьсгалын өөрчлөлт ярьсан болгоноо дуусгасан. 86 хоног дотор. Бүгд ярьснаас явуулаагүй. Энэ ажлыг хийж өгөхөд манай их хурлын гишүүд үнэхээр дэмжсэн. Аль одоо намын энэ гишүүд дэмжсэн. Очроод гишүүн бол одоо бизнесийн салбарт олон жил ажилласан. Одоо ингээд сар сараар та надад баярлнаа.
одоо энэ хуулиуд хэрэгжээд манай энэ засгийн ажлууд явахаар хэдүүл ямар төрийн ажлыг насаараа хийх гэж байгаа ш. Энэ цаашаа өв болж үлдээсээ өр биш гэж л хүсэж байгаа. Тийм учраас ийм асуудалтай нам байхгүй хамтран ажиллана.